За өнөөдрийн богино хичээлээр маш элбэг тохиолддог гар утас ашиглах үедээ жолоо барих тухай хуваалцъя гэж одоо бодож байна. Та жолоо барьж байхдаа мессеж бичих эсвэл дуудлага хүлээн авах хийх ийм үр дүнд ямар одоо байдгийг мэддэггүй. Жишээ нь та 60 км/цагийн хурдтай явж байхдаа 5 секунд мессеж бичлээ гэж бодъё. Энэ хугацаанд та ойролцоогоор хэдэн метрийг харалгүй өнгөрөөж болох вэ? 20 м үү, 50 м үү? За зөв хариулт бол 80 м орчим газрыг харалгүйгээр өнгөрөх нь. Гар утас ашиглах үед таны анхаарал замаас шууд салах тул маш богино хугацаанд урт цаг харалгүй өнгөрөөсөн байдаг. Хариу үйлдэл удаашрна, урд машин тоормсол хийвэл та бараг одоо амжихгүй. Статистик одоо судалгаагаар бол жолооч утас хэрэглэж байх үедээ ослын эрсдэл 4-5 дахин нэмэгдэгэ гэдэг ийм дүн гарч байгаа. Тиймээс утсаа барьж жолоодох нь согтуу жолоо барьсантай дүүцгэж аюултай зүйл юм аа. Инхээр бид хүн зөв одоо хэвшил дадал суухан зүг байна.